За тэгэхээр ээлжид сенсац маань 5 дивагийн нэг гэж хэлэгддэг. Манай алдар 5 дивагийн нэг дуучин Сэрчмаатай холбоотой сенсац байна. За тэгэхээр дуучин Сэрчмаагийн талаар бол сенсац мэдээлэл бол нэг хэсэг үнэхээр тасраагүй. Үзэгч та бүхэн надаар хэлүүлдэггүй сайн мэдж байгаа хаа гэж бодож байна. За тэгээд би дуучин Сэрчмаагийн талаар бичсэн 2 мэдээллийг та бүхэндээ бүрэн ихээр уншиж сонирхуулаад түүний дараа дуучин Сэрчмаатай та бүхэн уулзуулъя. За жилийн өмнө олон хүнийг гайхшруулан байж ихэд сүр дулаантай хоримхийн өвөрлөгч ирийн гэргий болсон дуучин Сэрчмаа их орондоо ирээд удаагүй байгаа лээ. Гэтэл түүний араас нэгэн таагүй мэдээ дагалдах болсон нь Сэрчмаа нөхрөөсөө салж нөхөр нь түүнд 200 саяг өгөөд нутаг руу буцаалаа гэж ховж гарах болсон. Энэхүү яриа үнэн бол дуучин бүсгүй маань өрх толгоосон эхчүүдийн игнэнд чимээгүйхэн орж ирж байгаа болтой. Ямар ч тач үнэн худлыг нь цаг хугацаа харуулна гэсэн сайхан үг байдаг даа гэсэн нэг мэдээлэл гарсан байна. За хоёр дахь мэдээлэл гэх юм бол Өвөр Монголын баян бизнесмэнтэй гэрлэж үрийн зулаа үнэрсэн дуучин Сэрчмаагийн талаар сүүлийн үед янз бүрийн мэдээлэл сонсогдох болсон. Улаан хадны гих баяртай дэр нэгтгсэн тэрээр Өвөр Монголын алдартай театр тоглолтоо хийж урлагийн сургууль байгуулан нөхрөөсөө 150 саяын үнэтэй Range Rover машин бэлгэнд авч ээж аваагаа Бээжингийн томоохон эмнэлэгт эмчлүүлээд их л аж аргалтай байсан. Төрх эмнэлгийн орон дээр хөвтөж байхдаа нөхрийнхөө гараас атгаж баяр жаргалаа хамт мэдэрсэн тухайга элен далангүй ярьсан дуучин бүсгүй сүүлийн үед сураг алдарсан нь үнэн. Хайрын дууч Монголын 5 дивагийн нэг дуучин Сэрчмаа нөхрөөсөө салаад охиноо аваад Монголдо хүрээд иржээ. Урлагийн сургууль байгуулах энэ төр нь худлаа болсон гэсэн мэдээлэл гадуур тархаад байгаа. Энэ талаар ойрын их сурвалж нь орт тос худлаа мэдээлэл гэдгийг нь олон нийтэд хүрмээр байна гэдэг хүсэлт бидэнд ирүүлсэн юм а гэсэн байна. Дуучин Сэрчмаа нөхрөөсөө салаагүй. Саяхан цагаан сарын дараа охинтойгоо их орондоо ирж хэд хоноод л буцсан. Үүнийг л хүмүүс даймжруулаад байгаа юм гэж учирлаа. Дуучин бүсгүйн хийхээр төлөвлөсөн ажлууд шат дараалтайгаар явж байгаа. Тэр тал дээр худлаа үнэн гээд таамаг төвшүүлээд байх шаардлага байхгүйг мөн хэлсэн юм. Ямар ч тач Өвөр Монголын тэргүүн баячуудын нэг баяртын цайг чанах болсон дуучин бүсгүй маань гэр бүлийн хүмүүсийн яриад байгаа шиг салж саримчхаагүй байгаа юм гэсэн бас нэг мэдээлэл нэгэн сайтнаар гарсан юм байна. За үнэхээр салсан юм уу салаагүй юм уу? Энэ үнэн юм уу худлаа юм уу гэдэг бас асуултын хариулт бидэнд гарч ирээд байна. За тэгээд үнэхээр салцсан бол яасан юм, салаагүй бол яасан гэдэг мэдээллийг дуучин Сэрчмаагаас бид тодруулах гэсэн. Ингээд бүгд хамтдаа яг өөрийнх нь амнаас өөртөө нуулзаж энэхүү сенсацийн үнэн худлааг сонирхцгаая. Баярлалаа үзэгчдээ сенсац нэвтрүүлэг үргэлжлэн явах цаар байна. Сенсац номер яг одоо та бүхнийг дуучин Сэрчмаатай уулзуулах гэж байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр дуучин Сэрчмаагийн хувьд манай сенсац нэвтрүүлэхэд анх удаа өртөж сенсацийн эзэн болцсон яг одоо бас зогсож байна. Тэгэхээр өөрийгөө ер нь ямар сенсацид өртсөн гэж бодож байна? Ер нь ямар нэгэн төсөөлөл байна уу? Ер нь л миний хувийн амьдрал гэр бүлтэй холбоотой юм болов уу гэж таамаглаж байна. Зөв үү? За тэгэхээр яг дуучин Сэрчмааг их орондоо эргэж ирснээс хойш ер нь шар мэдээлэлүүд бол салхаа байсан. Ямар ч нэгэн сайт руу орлоо сонин дээр бичигдлээ. За тэгээд ер нь шар мэдээлэлүүд маш их байдаг болчих. За энэний гол хамгийн том сенсац бол яхаарахгүй бас нөхрөөсөө тийм ээ хань ижлээсээ салцсан ирсэн байгаа гэсэн сенсац гарсан байсан. Тэгээ яг энэ үний юм уу худлаа юм уу гэдэг талаар манай үзэгчид нэлээд бас яг өөрийнх нь амнаас тийм ээ яг өөрөө боддоор зогсоод бас хариулахыг бас нэлээд хүлээж байгаа гэж бодож байна. Харин тэгэхээр энэ тал дээр бас нөгөө яг мэдээ өөрийнхөө тий дуу хоолойгоор бас хөргсөн дээр ах гэж би бодож байна л та. Тэгээд ер нь бол их орондоо ирснийхаа дараа би тодорхой хэмжээр гоё тайван бай, амрын тий уран бүтээлээ юу хийх үү тэрийг бодож боловсруулж төлөвлөе гэж бодсон л та. Тэгсэн чи ирсний дараа ерөөсөө ингээл сэтгүүл сонингоор ерөөсөө үргэлжлэл гарахгүй нэг мэтгэл зодон чимэгтэй болцсон байх жишээний ч юм уу тий. Тэгээд сүүлдээ бүр гэр бүл рүү маань их халдаад тэр үед би бас нөгөө тодорхой хэмжээр хүүхэд маань их жижигхэн байсан учраас тэр болгон сэтгүүлчтэй яраас яваад ч юм уу те тэр болгоны мэдээллийн араас би хөөцөлтөйдэй гэж бодсонгүй. Тийм. Тэгээ одоо болохоор хэлэхэд бол миний хувьд бол яг ирээд бол яг жил болчлоо.
Тэгээд энэ хугацаанд бол бид нэр тусдаа өөрийн гэсэн амьдралтай би болохоор эндээ уран бүтээлээ хийгээд одоо хүүхдийн манаа болохоор тэндээ өөрийнхөө гэсэн ажиллаа хийгээд явж байсан. Тэгээд мэдээж хоёр бие тусдаа ингээд мэдээж амьдрал ингээд яваад байна гэж байхгүй. Тэгэхээр ер нь бол та бүхэн салсан гэж ойлгож болно. Салсан. Гэхдээ яг хуулийн хүрээнд бол хууль ёсны дагуу гэрэлтээ бас салгааг байгаа. Тийм. Тэгэхээр бас салаагүй гэж ойлгох гэж болоод ш. Ер нь бол хайр сэтгэлийн хувьд бол төгсгөл болцсон гэж ойлгож болох юм биш үү тийм үү? Тэлгүй ах уу? Тэгээд хамгийн гол нь гэр бүл юун дээр оршин тогтнодог юм бэ? Гэр бол мэдээж хайр сэтгэл бие биенийг ойлгох ойлголцол тий. Тэгэхээр болохоор битэрийн хувьд хоёр өөр орны хүн тий, хоёр өөр хүмүүжлтэй, хоёр өөр соёлтой, төрсэн газар сурсан бүх зүйл маань өөр тий. Тийм учраас хоорондоо бол бие биенийхээ соёл, хүмүүжил гэх мэтчлэн тэр тал дээр бол ойлголцохгүй зүйл бол ерөнхийдөө нэлээд байсан. Гэхдээ эхэндээ бол мэдээж ойлголцсон гэж бодоод хоёр хүн хоорондоос мэдээж сална гэж бодож хизээс суудгүй те мэдээж бүтээн босхын байгууллага сайхан зүйлийг хийж битээл гэж бодож суудаг. Тэгэхээр болохгүй таарахгүй зүйлүүд маш их байсан. Тэгээ дээрэс нь бас бие биенийг ойлголцохгүй зүйлүүд маш их гарсан. Миний уран бүтээлийг бас дэмждэггүй. Намайг дуулахыг манд бас дэмждэггүй. Тэгээд тэр зүйл дээрээс л ерөнхийдөө маш их зөрчил үүссэн гэж хэлж болно да. Гэхдээ бол би эмэгтэй хүн, дуучин би өөрийнхөө амьдралыг бол нэг хүн болгонд л илгээд бай гэж боддгоо. Энэ бол миний мэдээж эмзэг сэдв. Хин ч гэсэн өөрийнхөө хувийн амьдралыг хүмүүст ингээл дэлгэл яриад те яваад гэж боддгоо. Гэхдээ бол яг одоо яг өнөөдрийн яг энэ цаг үеийн мөчөд бол хэлхээс өөр аргагүй. Яагаад гэвэл би одоо өөрөө хэлэхгүй бол одоо бусад хүмүүсийн цаашлаад те ямар худлаа мэдээлэл гарч юу, ямар сенсац болон дахиад өртгийг би мэдэхгүй байна. Тийм учраас одоо энэ мэдээлэл ингээд таагдлаа би цэг тавилаа. Тэгэхээр ерөнхийдөө шар мэдээлэл гаргацсан бас бяцхан жоохон хүүхэд нэлэх хүүхдэд бас ингээд бас муу энерги ирж идэг тийм ээ. Тэгэхээр ер нь хүүхдээ бас манай үзэгчид сенсац төрөлгөр жоохон танилцуулаач. Одоо хэд хүрж байна тийм ээ. Тэгээд хин гэдгийг бас манай үзэгчид нэлээд сонирхож байгаа бах. Тэгээ хүмүүс ерөнхийдөө зарим нь мэдтгэл юм байлаа. Тэгээд хувьтай хүн хурнаар гэд бороо орж яхад төрсөн учраас охиндоо хураа гэж нэр өгсөн байгаа. Охин маань одоо ой хагастай айгу хөөрхөн явдаг, ярьдаг. Одоо хүүхэд ой хагастай дээр те ой өнгөрөхөөр яг ямар хуу болдог вэ гэдэг ээжүүд аауд бүгд л мэдж байгаа те. Тэгээд охин маань саяны одоо бөмбөрцгөө өгөөгээд би бас шинээр уран бүтээл гаргасан. Тэрний клипэн дээр маань тоглосон байгаа. Анхны тоглосон клип байгаа. Тэгэхээр та бүхэн бас тэр клипэн дээрээс бас үзээрэй гэж хэлмээр байна. Бас нэг сонин дээр ингэвчсэн л да. Сэрч маань нөхрөөс салаад ирэхэд бас найз бискүүчүүд нь тийм ээ одоо продюсер ангирмаач байд юм уу тийм ээ ингээ найз бискүүчүүд нь айгүй их тусалж ингээ хамтаа дэлгүүр хийс бас хүүхдэд хувцсын сонголцоод явдаг гэнтэр гэж бас энэ сенсац гарч байсан энэ тал дээр бас за хамт зөвлөгөө авах хэрэгтэй юм байт юм үү тийш найзтайгаа тэгж хувцсан өнөр сонгоц юм дэлгүүрээр яваагүй юм шиг тэр бас жоохон худлаа мэдээлэл гарсан. Гэхдээ манай урлагийн эмэгтэйчүүд чинь их сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүд байдаг өөртөө адилхан ээж хүмүүс учраас тэгээд яг ирсний дараа бас хөрхөн шинэ хүнтэй боллоо хөрхөн охинтой боллоо гэдэг утгаар надад бас бүгдээрээ бэлэг өгсөн гоё хувцас бэлгэлсэн бол тийм тохиолдол бол байгаа шүү. Тийм. Тэгэхээр ер нь шар мэдээлэл гарахад энэ хугацаанд дуучин сарчмаа эмэгтэй хүнүүд хэр эмзэг хүлээж авч ирсэн бэ? Хэр бас тэр үед бодол санаатай явж ирсэн бэ? Маш хэмзэг байсан лаа. Эмзэг байгаад ерөнхийдөө чихний нэг чихээр оруулаад нөгөө чихээр гаргая гэж бодож байсан. Үе бол зөндөө байсан. Тэгээ сүүлдээ нэг өдөр бүр тесрээд намайг одоо бүр цонх мох хагалдаг гэд бичсэн байсан л да. Машины цонх болов байшингийн цонх мох хагалдаг гэд. Би одоо надад тийм хүмүүжил байхгүй. Сургуульд сурсан. Гэртээ хүмүүжил маань бол ерөнхийдөө тийм бол үйл авир гаргахад бол арай л биш юм уу. Хэрэг үнэхээр хагалсан бол фотошопоор магадгүй эвлүүлээд ингээ гаргачихгүй байсан те. Тэгсэн бол арай л үнний хувьтай гэж хүмүүс итгэсэн. Тэгээд тэр зүйл дээр бас тодорхой хэмжээр эмзэглсэн л дээ. Тэгээд худлаа гаргаад тахаар сүүлдээ бүр намайг бас нэг өөр хүн амьтантай бүр амьдруулсан. Дөнгөж хүүхдтэйгээ нь ялах хүүхдтэйгээ ярьсан бат хизээдээ өөр хүнтэй амьдраад ингээд яваад ээж чадахгүй. Ямар ч ээж хүнд байх тийм байхгүй шүү дээ бас. Тэгэл ерөнхийдөө яриад юм бол маш олон сэдв байгаа. Тэгээд угаасаа би ерөнхийдөө шар мэдээгээр их нэрд гарсан хүн юм уу? Одоо хар PR-аар нэрд гарсан юм уу гэд манай сэтгүүлчд бас намайг онцолдог. Тэр ч утгаараа нөгөө Хэвлийн Баатар цолтой хүн байгаа шүү дээ би. Тийм. За баярлалаа. Тэгээд ямар ч сан энэ удаад бид сенсац эзнэггүй эзнээс нь өөрөөс нь та бүхэнд тодруулж өглөө. Тэгээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тун утгагүй шар мэдээлэлээр бас гоё гэгээлэг сайхан уран бүтээлүүдээр нэргээд уулзцгаая. Тэглгүй байх маш их хүсэж байна.